Юу 2012 оноос 16 оны хооронд зээлийн батлан даалтын сангийн тухай хууль батлагдсанаар нийтдээ 95 тэрбум төгрөгийн зээл олгосон байна тий. Тэгээ энэ дээрс 39 тэрбум төгрөгийн батлан даалт гаргасан байгаамаа. Энэ хуулийг боловсруулж гаргахдаа гол шалтгаан нь бол үнэхээр одоо ажил хэрэгч батлан даалтанд одоо хөрөнгөмөг нь хүрэхгүй мөртлөөсөө өөрийнхөө ажил хөдөлмөрөөрөө үйл ажиллагаагаараа чадвартай гэдгийг харуулж чадсан хүмүүст гэж батлан даалтын нь бол 60% болтол одоо ингэж хөнгөвжүүлж өгье гэж гаргасан шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ аль зэрэг үр дүнтэй байна. Одоо бид бол янз янзын одоо аргаар тодорхой хэмжээний барилга байшинтай болсон хүмүүс бол барьцаан тавиад зээл авчаа. Тэгээ тэрийг зээлийн төлдгөө ингээд тэгээд сүүлд нь манай байшин гав эсвэл юу ч ав гэдгийг ингээд явуулдаг. А гэтэл яг ажил хэрэгч мөртлөөсөө яг одоо юунэ барьцаан дах хөрөнгө хүмүүсийг энийг дэмжих гэсэн энэ аль зэрэг үр дүнтэй болж байгаа. Энэ үр дүн гарахгүй байна гэсэн нэгдүгээр асуулт байна. Хоёрдугаарт энэ махны экспортын талаас хэн асуулаа? Дэлгэр сайхан гишүүн 2016 оны эхний 10 сарын байдлаар 7,000 тонн мах гарсан. 7,000 тонн. Түүний ерөөсөн 6,000 тонн адуу намах ерөөсөө одоо үхэр хоньны мах гараагүй гэж үзэж болох уу? Тэгээ адууга гаргахтаа хөлөөр нь гаргаж байгаа энэ адууныхаа махны тоонд оруулж байгаа мó оруулахгүй байгаа мó гэсэн ийм асуулт байж байгаа байна. Ноосны салбар, ноолуурын салбар хоёр дээр та нарын нөхсөн мэдээгээр бол ноолуурын салбарын нийт одоо түүхийд 20% л ашигласан байгаа гэж ингэж тооцоон дээр гарсан. Ноосны салбарын үйлдвэрлэл бол 25-аас 30% буурсан гэж энэ мэдээн дээр байна. Тэгэхээр одоо энэ дээр цаашдаа малын гаралтай түүхий дээр бол үйлдвэрлэлийн хөгжилд одоо бид жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийг яриад байна шүү. Тэгэхээр яг энэ дээр жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийг дээр яавал одоо түүхийд одоо нэмэгдсэн өршин шингэж гарах уу гэдэг дээр яг бодож байгаа бодлого юу байна вэ гэж. Энийний одоо бууралтай шалтгаан нэг зүгээр одоо бид чинь нөгөө ноосоо онгонд гаргахгүй гэжээс хамаагүй гаргахаар болсон шүү дээ. Нөгөө татвар моторын одоо чөлөөлж бариад ингэж ихсэн. Түрүү хэн болор чулуун гишүүн бол төр зүрийн асуудлахоос цаашдаа бол энэ дэлхийн удалдааны байгууллагын хоёр төршгөрчтэйг анхаарч ажиллах хэрэгтэй гэсэн ийм асуудлын хоёр дахь асуудал байна. За юуны хувьд энэ та нар энэ үйлдвэрлэлийнхаа би түрүү хэлсэн шүү дээ. Одоо тэгэл модны үйлдвэрлэлээс хулаад худалдаа, ойдол, байрлал, хүнсний бүх салбарууд, ноос ноолуур, арьс чиргээд. Тэгээ энэ олон үйлдвэрлэл дотроос приоритет буюу эрэмт дугаар гаргаж байгаа юм байна. Яг одоо энэ үйлдвэрүүдийн бодлогоор дэмжиж экспортод нэмэгдүүлээ, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэе гэсэн яг ийм салбаруудаараа хідэн салбарыг тодорхойлоод байна. Миний ойлгож байгаагаар бол ялангуяа энэ хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн бол байгаль цаг уурын нөхцлөөс шалтгаалдаг, улирлаас шалтгаалдаг. Улирлаас шалтгааллахгүй хідэн бүтээгдэхүүн байгаа. Тухайн бол мал нядлаад байх юм бол арьс шир гараад л байдаг, мал нядлаад байх юм бол мах гараад байдаг. Сүүг тижээгээд байх юм сүүг 4 улирлаар гардаг. Ноолуур бол жилд нэг удаа л гардаг. Ийм учраас ингээд хамгийн олон ажлын байр бий болгосон ийм салбарыг приоритетээр навж үзээд ерөөсөн бодлогын хэмжээнд ийм салбарууд анхаарай гэж яг ингээд тооцоо судалгаа, гадаадын зээл, тусламж, хөрөнгө эхлээд зориулах гэсэн юм салбар байна. Яг та нар махны аянгилээс сүүний аянгилээр энэ нэг асуудал яг энэ дээр эренбэлдсэн юм байна уу гэж ийм нэг хэдэн асуултыг асуумаар байна. За хамгийн төгсгөлд нь ажлын байрыг бий болгох асуудал дээр энэ бид одоо эрчимцэн мал аж ахуй гэж энэ фермер аж ахуйн тухай хууль энэ төр боловсруулж байгаа юм байгаа юу? Хоёрд нь бол энэ хоршооны асуудал чинь хоршиж ажиллахгүй бол монголчууд одоо цаашдаа хөгжиж чадахгүй. Нэг нэгээрээ одоо юу гэдэг жижиг дунд үйлдвэрлэлээс 1-9 хүнтэй аж ахуйнууд хичнээн мянгаж байгаа. Тийм их одоо олон тоотой биш. Тэгэхээр хоршиж ажиллах талаар аль зэрэг одоо тийм бодлогын алхмууд хийж байгаа. Энийг 5-6 асуулт хариулах гэж. Дөрөвдүгээр микрофон өгөөд.
За төвшгшүүний асуултанд хариулъя. Энэ зээлийн батлан даалтын сан 2012-оос 2015 онд бол нэг 75.3 тэрбум төгрөгийн батлан даалт гаргасан байгаа юм. За нэг зээлдэгчд олох зээлийн 60 хүртэл хөв буюу нэг зээлдэгч нэг 500 орчим сая төгрөгийн батлан даалт гаргаж явсан. Шимтгэл нь бол нэг жилд 1 хөв, нэгээс 2 жилд нэг 2 хөв, 2 жилээс дээш хугацаанд 3 хөв гэдэг ингээд явж байгаа. Тэгээ энэ зээлийн батлан даалтын сан бол бас тодорхой хэмжээнд үр дүнгээ өгж байгаа. Энэ зээлийн батлан даалтын сан байгуулагдсанаар бол 412 жижиг дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгж иргэн нэг 75.8 тэрбум төгрөгийн зээл авах боломж бүрдсэн. За энэ зээл авснараа бол нэг 3363 ажлын байр хадгалж 1370 ажлын байр шинээр нэмэгдсэн гэсэн юм мэдээтэй байгаа юм. Тэгээ батлан даалтын хүртээмжийн хувьд бол нийт батлан даалтын 64.6% нь Улаанбаатар хотод, 35.4% нь орон нутагт одоо энэ батлан даалтын үйл ажиллагаа явагдсан байна. За зээлийн энэ батлан даалтын сангийн тухай мэдээлэл юм байна. За махны экспортын хувьд бол үндсэндээ энэ манай малын эрүүл мэндийн тухай асуудалтай холбогдуулж хоёр хөрш бол махны экспортыг бол нэлээд чангалах бодлого баримталсан. За бид хамгийн түрүүнд малаа эрүүл болгож энэ махныхаа экспортын асуудлыг ярих заашгүй шаардлагатай учраас сая улсын их хурлд малын эрүүл мэндийн тухай хууль, малын генетик нөөцийн тухай хуулиа өргөн барьсан. За энэ хуулийн дээр бол бид мал эмнэлгийг улсын болгоод босоо тогтолцоотой болгох энэ одоо юугаа бодлогоо энэ хуулинд бас оруулж өгсөн байгаа. Мал эмнэлгийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, чанар, аюулгүй байдал, хариуцлагын асуудлыг ярьдаг болохгүй болвол энэ байнгын малын өвчлөл ингэж их гараад ийм хүндрэл бэрхшээл тохиолдсон үед бол бид махаа экспортод гаргана гэдэг бол ямар ч талаар хичээгээд ерөөсөө байдал хүнд байгаа. Тэгээ энэ утгаараа бид энэ хуулиндаа өөрчлөлт оруулж тогтолцоогоо жоохон өөрчилж янзлах тухай асуудал байгаа. За гурав дахь асуудал таны энэ түүхийн үедээ гарах бодлого, экспортод гарах чиглэл рүү бас ямар арга хэмжээ юмнууд төлөвлөж байна, бодлого юу байна гэсэн асуулт байгаа. За түүхийн үед дотор бас махныхаа экспортыг бас оруулж явна. Манай арьс шир хөдөөж хүн гаралтай бараа бүтээгдэхүүнүүдийг экспортод гаргах чиглэлээр бол бид бас нэлээд дүн шинжилгээ хийж ажиллаж байгаа. Манай түүхийн үед бэлдэх тогтолцоо, хуучин уламжлалт тогтолцоо, за одоо бид түүхийн үедээ бэлдэж байгаа тогтолцоо хоёр бол өдөр шин шиг ялгаатай байгаа. Бид бол түүхийн үед бэлдэх тогтолцооноос эхлээд анхаарахгүй бол түүхийн үедийг бэлдэх явцдаа түүхийн үедээ бэртээдэг гэмтээдэг чанар стандартад нийцгүй түүхийн үед бэлдэгдэг байдал өнөөдөр байгаа. Өнөөдөр бол ер нь тэгээ ченжүүд л одоо түүхийн үеийн маань бэлтгэд нийлүүлж худалдаж арилжаалж явж байгаа төрх байгаа учраас бид энэ түүхийн үед бэлтгэлийн уламжлалт тогтолцоон дээр бас нэг ажлын хэсэг гартсан түүхэд бэлтгэлийн тогтолцоог эргэж цэгэх чиглэл рүү судалгаа хийгээд үндсэндээ дуусах шатндаа явж байгаа. Монгол Улсын хөлсөтэй аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнүүдийн түүхийн үеийн үнийн дүнг бид нар бас нэлээд судалж үзсэн. Дороо ихэд 3.4 их 80 төгрөг болвол бидний хяналтаас гадуур урсаж яваа ийм тоон баримтууд бий. За бид энэ түүхийн бэлтгэлийн тогтолцоо энэ юуныхаа талаар бол эргээд одоо бас энэ зэрэг байнга ороод гишүүдтэй мэдээлж энэ талаар бол бид нэг тодорхой асуудал оруулж ирнэ гэж ингэж төлөвлөж байгаа. За хөдөөж хүн гаралтай бүтээгдэхүүн улирлаа шалтгааллахгүй бүтээгдэхүүнүүдэд эрен бил зохицуулсан асуудал байгаа юу? Ер нь цаашдаа ямар бүтээгдэхүүнүүдэд илүү анхаарал тавих гэж байгаа вэ гэж асуулт байгаа. За энэ чиглэлээр бол бид нар бас одоо экспортод гаргаж байгаа уламжлалт голгол төрлийн бараа бүтээгдэхүүнүүд бий. За энэ дээр нэмэгдээд бид энэ эмийн ургамал, эмийн гаралтай цай, сүүн бүтээгдэхүүн, энэ бяслаг. За махан бүтээгдэхүүн дотроос бид борц. За эмийн ургамал, энэ цай манай цайгаар үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн бас нэлээд сайн байгаа. За жимс жимсгний талын бүтээгдэхүүнүүд бий. За эдгээрийг одоо бас экспортод гаргах чиглэлээр бид энэ жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн сангаас олгож байгаа зээлийг ч гэсэн бодлогоор бас төрлөгөө нэлийн төвлөрүүлж ажиллаж байгаа. За бид одоо 2-3 гадны улс оронд Дөрөв номерын микрофоныг өгд.
4.8. Герман, Казахстанд болох гэж байгаа үзэсгэлэн худалдаануудад эдгээр барааны бүтээгдэхүүнүүдийнхаа дээжийг одоо авч бас зах зээл танилцуулах зорилгоор аж ахуйн нэгжүүдтэй зохион байгуулад ажлаа төлөвлөөд явж байна. За Монгол улсаас бол энэ зөгийн бал, за энэ борц, сүүн бүтээгдэхүүн дотроос бяслаг, энэ юуны эмийн ургамлын бүтээгдэхүүнүүдийг бол бас дэлхийн зах зээл нэлээд сонирхож байгаа зөгийн бал төр хэлсэн. За энэ чиглэл рүү бид нар бас нэлээд жоохон анхаарал тавьж ажиллая гэж бодож байгаа. За манай яам дээр одоо бас адууны кайлс гаргаж авдаг үйлдвэрийг бид нар бас төслөөр бас нэлээд засгийн газрын эдийн засгийн докторжуулах хөтөлбөрийн хүрээнд бас оруулаа явж байгаа. Энэ бол бас Солонгос хятад улсын зах зээл дээр амжилттай гартсан хүний дархлаа дэмжих, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний байдлаар бол бас нэлээд амжилттай явж байгаа ийм бас төслүүд байгаа. Тэгээ бид уламжлалт одоо экспортод орж аваад бүтээгдэхүүн дээр нэмж эдгээр бүтээгдэхүүнүүд бол бас нэлээд жоохон анхаарлаа хандуулъя гэж ингэж төлөвлөж ажиллаж байгаа. За ажлын байр нэмэгдүүлэх фермерийн тухай асуудал, хууль боловсруулж байгаа асуудал байгаа юу гэж. За бид нар бол одоо энэ махны экспорт, махны аяныхаа хүрээнд бол бэлчээрийн мал аж ахуй, эрчимцэн мал аж ахуй хоёр ангилж одоо энэ бодлогоор авч явна гэж тооцож байгаа. Бэлчээрийн мал аж ахуй бол газар тариалан хөгжсөн газар нутагтэр тэжээлийн үйлдвэрлэлийн төшөглүүлээд явуулах. За бэлчээрийнхаа мал аж ахуйг бол органик байдлаар нь дэлхийн зах зээлийн зорилттой зах зээл рүү чиглүүлж бэлчээрийнхаа мал аж ахуй, малын махыг тэгж бэлтнэ гэж ингэж тооцоолж байгаамаа. Сэргэлэн сайд тэр түүхэд бэлтгэлийн юм дээр чинь нөгөө хөдөө аж ахуйн биржийн гээд нэг хууль гаргаад Монгол мал хөтөлбөрийн төр дээр чинь нэлээд юм оруулсан байгаа да. Тэгээ одоо энэ дээр ахиж юу хийх гээд байгаа юм бэ? Эсвэл хөдөө аж ахуйн биржийн чинь бол хуулийн боловсруулаад орчин үеийн зах зээлд ерөөсөө хөдөө аж ахуйн биржийн явдаг юм байна гэж ийм үндэслэл гаргасан. Тэр зүгээр хариуцлагагүй хүмүүсийн үйл ажиллагаанаас болоод энийг болчоод дахиад шинэ юм гаргах гэдэг юм уу? Эсвэл ерөөсөө хөдөө аж ахуйн биржийн одоо байгаа хуулиа юу дээрээ тулгуурлаад үйл ажиллагаагаа идэвхжүүлэх гэдэг юм уу? Чи хууль гарцсан байгаа одоо ямар шинэ хууль гаргах гэдэг юм уу? Энэ дээр яаж вэ? Тэгэхээр хөдөө аж ахуйн биржийн хувьд бол хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний зах зээл зөөчлөн борлуулах чиг зорилго өгөхийг байгуулга. Тэгээ хөдөө аж ахуйн бирж бол өнөөдөр үндсэндээ 49% нь гадны нөхдүүд хувьцааг нь худалдаад авчихсан гэсэн нэртэй. Тэгвэл орлого нь төвлөрөөгүй. Нэлээд үйл ойлгох байдалтай байгаа. Хөдөө аж ахуйн биржийн асуудал бол одоо төрийн хэмжээний бодлого зохицуулалтын газар дээр хариалагдаад явж байгаа. Тэгээ энэ чиглэлээр бол бид нар бас бодлого зохицуулалтын газраас шалгалт хийгээд бидэнд эргэж мэдээлэл өгнө гэсэн байдалтай явж байгаа юм. За энэ хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэх тогтолцоо гэдэг малчтаас аваад эцсийн хэрэглэгчээ хүртэлх төв хийдэ бэлтгэх, цуглуулах, худалдах үйл ажиллагааг зохицуулдаг ийм тогтолцоо байх нь зүйтэй юм уу гэд бид бас манай яам бодлогын бас нэг шинэ санаачлаг гаргаад явж байгаа. Дээр үед бол та мэдж байгаа худалдаа бэлтгэлийн газруудаас худалдаа бэлтгэлийн яам гэдэл төв хийдэ бүгд анхан шатнаас нэхлээ бэлтгээгээд худалдаагаа зохион байгуулалт явдаг байсан. Энэ тогтолцоог бид нэр орчин үед ямар байдлаар шийдвэл зүгээр вэ гэж. Тэгэхгүй бол одоо манай малчид авчираад махаа зарах юм бол малчид авчираад нэг ченж авчираад өгдөг, арь ширээч нэг ченж авчираад өгдөг, нөгөө ченж нь үйлдвэрт өгдөг, эсвэл экспортод гаргадаг гэдэг ингээл яг нэг ченжийн шат дамжлагтай. Тэгээ энэ татварт бүртгэгддэг мөнгөн хөрөнгө орлогууд тэнд явагдаж байгаа юм харагдаж байгаа учраас бид энийгээ одоо бас нэг түүхийд бэлтгэлийн уламжлалт тогтолцоо болвол үйлдвэрийн түүхийдийн чанарт нөлөөлж байгаа, санхүү хөрөнгө мөнгөний улсын мөнгөний эргэлтэнд ч гэсэн бас тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа гэж үзэж байгаа. Дээр нь нөгөө чанар стандартын тухай асуудал чинь энэ түүхийд бэлтгэлийн тогтолцоо байхгүйгээс шалтгаалаад бас унж байгаа асуудал байгаамаа. За